Би чамд нэг зүйл хэлэх үү? Бидний дунд нь шүү дээ, тийм. Амар өндөр боловсролтой, лаг цалинтай, лаг ажилтай. Тэгээ сарын эцэст мөнгөгүй, цалингаас цалингийн оронд амьдардаг зөндөө хүмүүс байдаг. За маш өндөр оноотой лаглаг сургуульд ордог, лаглаг ажил хийдэг, лаглаг цалин авдаг тийм хүмүүс баялаг бүтээж чаддаггүй. Яагаад? Чум энэ асуултанд өнөөдөр хариулна. Учир нь ухаалаг байх эсвэл мөнгөтэй байх хоёр нь огт өөр хоёр ур чадвар байдаг. За нэгийг эзэмшлээгээд нөгөөх нь автоматар эзэмссэн, нөгөөх нь автоматар чаддаг гэсэн үг биш. Хэрв та өөрийгөө ухаантай, өндөр боловсролтой тэгэд яагаад санхүүгийн хувьд урагшлахгүй байгаа вэ гэж бодож байвал энэ видеог дуустал үзээрэй. Өнөөдрийн видеонд та бүхэнтэйгээ би ухаалаг хүмүүс яагаад санхүүгийн хувьд урагшилтгүй вэ гэдэг 6 шалтгааны тухай ярих гэж бодлоо. Тэгээд 6 шалтгаан болгон дээр нь жижигхэн шийдлүүдийг хамт ярив. За хамгийн сонирхолтой нь шүү дээ, тэ. Эдгээр хүмүүс яагаад санхүүгийн хувьд урагшилтгүй вэ гэдэг шалтгаан нь за тэр ухаалаг байдалтай байдаг. Let's talk about money. За шалтгаан номер 1 нь болохоор analysis paralysis. Бодоод юу ч хийдэггүй. За тэрний юу гэсэн үг юм бэ гэхээр ухаалаг хүмүүсийн хамгийн том дайсан нь шүү дээ, тийм. Мэдлэгийн дутагдал биш. Тэд нар хитрхи их юм мэддэг, хитрхи ухаантай байдаг. За хөрөнгө оруулалт мэдээж хийхийг хүснэ, ном уншина, янз бүрийн сонин сэтгүүл эргүүлнэ, видео үзнэ, YouTube үзнэ, подкаст сонсно, янз бүрийн форум шалгана. За бас нэг нийтлэл уншина. Тэгээ ингээ явж идэл хагас жил өнгөрнө, 2 жил өнгөрнө, 5 жил өнгөрнө, мөнгө нь ажиллахгүй байгаа л гэдэг. Тэгээ яагаад ингэдэг вэ гэхээр ухаантай хүмүүс буруу шийдвэр гаргахаас айдаг. Буруу шийдвэр гаргахаас айгаад аль болох зөв шийдвэр ингээд гаргахыг хүсдэг. Яагаад тэгэхээр тэдгэр хүмүүс маш сайн оноотой сургуульд ордог, маш сайн ажилд ордог, маш сайн шийдвэрүүд гаргадаг учраас гэр буруу шийдвэр гаргахаас эмээдэг гэсэн үг. За тийм болохоор тэр хүмүүс юмыг перфект болох гэдэг. Бүх юмыг болгочоод, бэлэн болгочоод дараа нь ямар нэг юм хийх гэдэг. Тэгээд өөрсдийгөө өмөрөөд excuse хийгээ суугаад байдаг. Гэтэл энэ санхүүгийн хувьд хамгийн том алдаа. Хөрөнгө оруулалтын хувьд хамгийн том алдаа. За жишээлбэл нэг хүн 2015 онд $100 дэлхийн ETF-т хөрөнгө оруулсан байлаа гэж бодъё. За тэр нь 2025 онд $300 болж өссөн байх нь. За тэр хүн нөгөө талаас 5 жил ингээд судалгаа хийж жагаад 2020 онд эхэлж хөрөнгө оруулалт хийсэн бол $100 нь 2025 онд 5 жилийн дотор $140 болж өссөн байх нь. Тэгэхээр 5 жилийн хугацаанд $160 орчим алдсан байх нь. Тэгэхээр зүгээр л хийхийн оронд ямар нэгэн судалгаа хийгээд бодоод перфект болгох гээд тэгээд олох ашгаа алдсан байна гэсэн. За шийдэл нь юу юм бэ гэхээр судалгаа хийхдээ тэрэндээ хязгаар тавь. За 2-7 хоногийн дотор эхэлнэ, тэдэнд эхэлнэ, яг эдэнд эхэлнэ. Тэгээд судалгаа хийх нь яг юу хийх нь, яах нь, ямар хувьцаа авах нь, яг тэр нь нэг чухал биш. Хамгийн гол нь эхлэх нь чухал байдаг. Шийдэл нь бол эхлэх. За 2-дугаарт нь болонгууд lifestyle inflation гэж байдаг. За орлого нэмэгдэхийн хэрээр зарлага нэмэгддэг. Энэ алдааг хийдэг хүн тэнэг хүн биш. За ухаантай хүмүүс ч гэсэн хийдэг. Яагаад тэгэхээр ухаантай хүмүүс өөрийгөө зөвтгөх шалтгаан олдог. Тэрний юу гэсэн үг юм бэ гэхээр би маш их ажиллаж байна. Тэ энэ загварын гоё хувцас, энэ загварын гутал надад хэрэгтэй. Эсвэл энэ машин авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бас тэ харагдах байдлаас айтайхан харагдах хэрэгтэй. Яагаад тэгэхээр айтайхан ажил хийж байгаа учраас. За энэ ресторанд идэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүмүүс хараад юу гэж бодох юм ч юм уу тэ. Ухаалаг хүмүүс зүгээр л рационал байдлаар lifestyle inflation тайлбарладаг. За тэнэг хүн бол зөвхөн зарлага гаргаал яах вэ гэл ингээд зар байдаг бол ухаалаг хүн бол зарлага гаргачаад тэрийг тайлбарлаад байдаг. За энэ нь бол бидний дунд элбэг тохиолддог асуудал. Цалин нэмэгдэхэд шинэ байр авна, цалин нэмэгдэхэд шинэ машин авдаг, цалин нэмэгдэхэд тэ дагаад шинэ утас авдаг, шинэ брэнд юм авдаг ингээд нэмэгдэхэд зардал нэмэгдэхэд яваад байдаг. За тийм болохоор шийдэл нь ямар юм бэ гэхээр цалин нэмэгдэх тусам зарлага чинь нэмэгдэх ёсгүй. Дор хаяж цалин тэр нэмэгдсэн цалингийнхаа 50%-ийг хадгаламж хөрөнгө оруулалтаа хийж ивэл тэр шийдэл болно.
За 3 дугаарт нь болонгууд time for money trap гэж хэлээд байгаа. Цагаа мөнгөөр хэмждэг. За тэр нь юу юм бэ гэхээр ухаалаг хүмүүс мэдээж сайн сургуульд ороод лаглаг мэрэгжил эзэмшээд гоё ажилд орно. За тэгэхээр мэдээж цалин сайн байж таарна. Тэгэхэд ихэнхдээ хүмүүс яадаг вэ гэхээр өөрийнхөө цагийг мөнгөөр сольдог. За цалин бол мэдээж цаг хугацааных ажилласан цагих те ажилласан цагаараа цалингаа авна. За ажиллахаа болиул цалин байхгүй болно. Ажлаас халагдвал цалин байхгүй болно. Өвчтөй болвол цалин байхгүй болно. За энэ бол баялаг биш. Энэ бол зөвхөн төр зургийн одоо ажилласан хугацааны хөлс гэсэн үг. Тэгэхээр ухаалаг хүн мөнгийг яадаг вэ гэхээр цагаар хэмждэг. За би цагт 50,000 төгрөгийн одоо үлэмжтэй 50,000-ыг авдаг. Тэгж боддог хүн яадаг вэ гэхээр мөнгөө яаж ажилуулах вэ? Энэ мөнгө цагт хэдэн төгрөг болж өсөх үү? Хэдэн цагт энэ мөнгийг өсгөж болох уу гэж юусоо боддгоо. За баян хүмүүс нөгөө талаар юу гэж боддог гэхээр за энэ 1 сая төгрөгийг хэдэн цагт яаж хуургаж болох вэ? Яаж ажилуулж болох вэ гэж боддог. Тэгэхээр энэ бол сэтгэлгээний маш том ялгаа байдаг. Тэгэхээр энэ дээр шийдэл нь ямар шийдэл вэ гэхээр мөнгөө ажилуулах ямар нэгэн хөрөнгөний зах зээл дээр мөнгөө хийгээд тэгээд идэхгүй пассив одоо орлого болгож унтчихт нь мөнгөж ажиллаад мөнгөж өснө гэсэн үг. За энэ шийдэл. За ухаалаг хүмүүс хөрөнгө босгож чаддгүй, ухаалаг хүмүүс баялаг бүтээж чаддгүй энэ дөрвөлт шалтгаан нь болонгууд сайн зөвлөгч хайгаад тэгээд буруу үндэд хараад идэг. За ухаалаг хүн мэдээж мэдхгүй зүйлээ мэрэгчлэнээс асуудаг. За энэ бол мэдээж зөв зан чанар. За гэтэл санхүүгийн хувь дээр болохоор дандаа буруу үнтэйгээ таарч байдаг. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр ухаалаг хүмүүс ихэнхдээ санхүүгийнхаа асуудлыг банкны хүнээс асуудаг жишээлбэл. За тэр бол банкны бүтээгдэхүүн зарах зорилттой л хүн банкны бүтээгдэхүүн. За даатгалын эйжент ч юм уу те. Тэр бол даатгалал зарна. За хөрөнгө оруулалтын зөвлөх. За тэр бол мэдээж шимтгэлэл бодно. Тэр асууж байгаа хүмүүсийн буруу гэж юу байх вэ мэдээж. Тэгээд асууж байгаа хүмүүсийн хамгийн гол нь одоо орлого нь тэрхүү ухаантай хүний шийдвэртэй шууд холбоотой гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр тэр хүмүүс чиний ашиг сонирхлын төлөө тэр ухаантай хүмүүсийн ашиг сонирхлын төлөө ажилтдаг. Хамгийн гол өөрийнхөө одоо эдийн засгийн инсентив буюу өөрийнхөө ашиг сонирхлын төлөө өөрийнхөө одоо тэр бонус, өөрийнхөө тэр бурамшуулал, өөрийнхөө тэр цалингийн төлөө ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр шийдэл нь юу гэхээр зөвлөгч хайхдаа ямар нэгэн санхүүгийн зөвлөгч, ямар нэгэн хүн хайхдаа, хүнээс юм асуухтаа хамгийн эхлээд бодох хэрэгтэй. Тэр хүн ямар инсентивтэй байна? Тэр хүн ямар зорилготой байна? Тэ? За тэр зорилго нь чиний ашиг сонирхолтой нийцжээвэл болон нийцэхгүй байвал тэр хүн яг обжектив те сайн зөвлөгөө өгч чадахгүй гэсэн үг. Яг тэгэхээр тэр хүний ашиг сонирхол нь өөр учраас. За 5 дугаарт нь болонгууд эрслээс хит айх. За ухаалаг хүмүүс мэдээж зөв сургууль хүмүүжүүлэгдсэн байдаг. Мэдээж сайн сургуульд орж байгаа бол сайн оноо авах хэрэгтэй, буруу юм хийхгүй байх хэрэгтэй, зөв юм хийх хэрэгтэй, зөв хориолт олох хэрэгтэй, тооцоогоо зөв хийх хэрэгтэй. За тэгээ эндээс юу гарч ирдэг гэхээр эрсдэл гэдэг юм бол муу юм байна гэдэг сэтгэлгээ бий болдог. За гэхдээ санхүүгийн хувьд бол одоо эрсдэлгүй шийдвэр гэж бол байдаггүй. За банкнд мөнгө хадгалуулах гэсэн эрсдэлтэй. Мэдээж хөрөнгөний зах зээл мөнгө ихэж гэсэн эрсдэлтэй. Гэхдээ хамгийн том эрсдэл нь хөрөнгөний зах зээлд мөнгө оруулахгүй, мөнгө ажилуулахгүй байх нь хамгийн том эрсдэл. Алдагдсан боломж. За асуудал нь юу вэ гэхээр ухаантай хүмүүс өөрсдөөс юу гэж асуух вэ гэхээр эрсдэлтэй юу гэж асуухаас одоо өмнө ямар эрсдлийг даах чадвартай вэ гэдгийг асуух хэрэгтэй. Тэрийг олоод мэдчих юм бол ер нь их давуу тал болдог. Тэгэд эрсдэлтэй юу гэж асуухгүйгээр ямар эрсдлийг би хүлээж авах вэ гэдэг энэ хоёр асуултын ялгааг ухаантай хүмүүс мэддэггүйгээсээ болоод за эрсдэл багтаа юм чинь банкнд авч мөнгө хийчигээд тэгэд банкнд хийсэн мөнгө өсөхийн нэг хүлээгээл суугаад байдаг. Тэгэхээр энэ дээр айгүй их алддаг. Бодит одоо боломжуудыг алддаг. Тэгэхээр энэ шийдэл нь юу вэ гэхээр эрсдлийг байх эсэх гэж биш харин удирдах аргачлал гэж харж эхлэх хэрэгтэй. За би ямар эрсдлийг хүлээж авч чадах вэ? Тэр эрсдлийг яаж одоо багасгаж болох вэ? Яаж тэрийг удирдах чадах вэ? Тэгжиж тэндээс нь гарч болох үр өгөөжийг хүртэх вэ гэж одоо тийм майндсетийг суулгах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бол банкнд мөнгөө 20 жил 30 жил байлгаснаас хөрөнгөний зах зээлд 20 жил 30 жил одоо мөнгө хийсэн хамаагүй ашигтай хамаагүй найдвартай байдгаа гэж судалгаанууд харуулсан байдаг. За 6 дахь шалтгаан хадгаламжаа автоматжуулалт. Ер нь автоматжуулалт гэдэг юм хийдэггүй.
За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр ухаалаг хүмүүс мэдээж орлого зарлахын тооцоог хийдэг. За нэг хүн 10 сая зүрийн залинтай байлаа гэж бодоход 10 сая орж ирээд 9 саяын зарлагтаа өрөө дуусчдаг. 1 саяын хадгалах гэсээр байтал ямар нэг юмд өргөдөө дуусчдаг. Тэгээд юу илээ 1 сая бол хадгалах ёстой штэ гэл ингээд бодоод идэг. Тэгээд ямар ч автоматжуулалт байхгүй болохоор тэр 1 сая нь яаж ижил ингээд дуусчдаг. Ямар нэг юмд үрэл дуусчдаг. Тэгэхээр гол асуудал нь юу вэ гэхээр ухаантай хүмүүс тооцоо гаргадаггүй, тэнэгтэй биш. Хамгийн гол нь автоматжуулалт хийгээгүй байгаад байдаг л та. Тэгээд шийдэл нь юу вэ гэхээр ихэнх хүмүүс орлого орж ирлээ зарлагтаа ингээ өгөөд үлдснийг нь хадгална гэж одоо бодоод идэг. За тэр тийм одоо систем бол ажиллахаас өнгөрсөн хязгаарч ажилтгүй. Тэгэхээр яах вэ гэхээр цалин орох одоо тэр мөчөд 20% шууд хадгаламжтай хийгээд шууд автоматжуулаад хөрөнгө оруулалтандаа хийгээд тэгээд үлдсэн 80%-аар нь амьдрах хэрэгтэй. Тэгээд тэр 20%-ийг бол алдсан ингээд тэр бол байхгүйсэн мөнгө гэд бүр тоохгүй хайх хэрэгтэй. За ийм байж чадвал хөрөнгөтэй болж чадна. Аяндаа ингээд мөнгө өсөд ирдэг. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд бүгдийн ингээд гол ойлголтуудаа базаад хэлэхэд ер нь ухаалаг хүмүүс яагаад ядуу байгаад байдаг? Яагаад ер нь баялаг бүтээж чаддгүй? Хөрөнгө өсгөж чаддгүй бэ гэхээр за нэгдүгürt нь болонгууд хит их судалгаа тооцоо хийдэг. За хоёрдугаарт нь болонгууд мэдээж орлого нэмэгдэх хийлгээр хэрэг зарлага нэмэгддэг lifestyle inflation. За гуравдугаарт нь болонгууд цагаа одоо мөнгөөр сольдог гэсэн үг тийм. За дөрөвдүгээрт нь болонгууд буруу хүнээс зөвлөгөө хайгаад идэг. За тавдугаарт нь болонгууд альва эрсдлээс айгаад идэг. Эрсдэлтэй юмд ордгоо. Зурдугаарт нь болонгууд автоматжуулалт байхгүй. За эдгээрийн гол шалтгаан нь юу вэ гэхээр ерөөсөө л санхүүгийн боловсролыг сургуульд заадаггүй. Биднэрт хизээч өтөөгөө ингэж ажиллах хэрэгтэй, орлого зарлага ингэж өсгөх хэрэгтэй гэж сургуульд заадаггүй. Сургуульд юу заадаг гэхээр айлгуур заадаг, хими хичээл заадаг, физик хичээл заадаг, ямар нэгэн юмд шалгалт өгдөг. Тийм болохоор ухаалаг байлаа гэд амар сургууль сурсан, амар цалинтай, амар ажил хийдэг байлаа гэд мөнгөө зурж шавдаг, автоматар мөнгөө зурж авчулж чаддаг гэсэн үг биш шүү. Тэгээд тэрийг өөрсдөө ойлгоод мэдээд тэгээд эхнийхээ алхмыг хийгээд би ч үнэхээр санхүүгийн хувьд хаана яваад байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ гэдгээ одоо мэдээд тэ өөрсдөө хүлээн зөвшөөрж өгнө гэж чинь эхний алхам шүү. Тэгээ хоёр дахь алхам нь болохоор мэдээж тэрнийхээ төлөө ямар нэг юм хийн, акшн хийн. Тэгээд энэ видеог дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар гой сэдвээр ярилцах болно. Ингээд дараа уулзлаа. Түр. Чао.